энэ яар гоё юм бэ? Баярлалаа. Багш мэрэгчлэрээ бахархах хамгийн гол зүйл нь яг энэ цагаахан ариухан хүмүүстэй өөрөө яг хүүхчиг болчихдөг юм байлээ. Хүүхдүүдийнхаа чадахгүй байгаа зүйлийг нь чадж байгааг нь харахаар өчигдөр чадахгүй байсан шүү дээ. Өнөөдөр чадчихээн гэж ингээд тэрийг харахаар баярлдаг, бахархдаг хүүхдүүдээрээ хамгийн гол зүйл нь болохоор эх орныхоо ирээдүйг бид нар бэлтжиж байгаа учраас соёлтой зөв хүмүүсийг бэлтгэх юмсан гэж зорж яддаг багш. Боловсролын байгууллагт 13 дахь жилдээ багшилж байгаа. Одоогоор 84 дугаар сургуулийнхаа 4-ийн 7 ангийг даан авч эхэлж байгаа ариун сан багш байна. Дөрвийн багшийн хамтаас эзэнийн нэрээр гарсан өргөн найсан хатаас эзэн байгаад хүрсэн багш та хүүхэд шугсан их өөрийн эзэн юм. Багш та За манай ангийн хүүхдүүд бол 4-р ангийн сурагчид багш нь энэ жил энэ ангигаа даан авч ажиллаж байгаа. Өмнө нь бол мөнх сайхан багш маань 1-3 дугаар ангийн даан авч А үсгийн зааж багшилсан багш маань байгаа. Энэ дашрамд мөнх сайхан багштай ангийн хамт олон болоод би өөрийнхөө зүгээс багш нарын баярын мэндийг хүргье. Мөнх сайхан багштай баярын мэнд хүргэе. Өнөөдөр бидний амьдралын хамгийн үнцэнтэй баярын нэг өдөр болох багш нарын баярын өдөр тохиож байна. Энэ өдөр зөвхөн сургалтын байгууллагт ажиллаж байгаа багш нарын баяр гэхээс гадна харин хүн бүрийн зүрхэнд шингэж үлдсэн анхны багшийн дуу хоолой, сургаал үг, халуун сэтгэлийг дурсан тэмдэглэдэг өдөр байлаа. Багш хүн гэдэг бол мэдлэгийг түгээхээс гадна амьдралын ухааныг зааж, ирээдүйг бүтээж байдаг эрхэм алтан уйлстан. Тэдний хүч хөдөлмөрийн үрээр өнөөдрийн бид маргаашийн Монгол орн бүтэж байгаа байлаа. Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлээд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь Монголын боловсролын салбарын хөгжилд оруулсан үнэлж баршгүй гавьяаг хүндэтгэн үзэхийн бэлэгдэл өдрөлээ. Өнөөдөр улс орон даяар сургууль, цэцэрлэг бүрт баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа өрнөж, сурагчид, оюутнууд хайртай багш нартаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ халуун талархлаа инхүү өргөж байгаа юм. Би 4-7 ангийн дарга Дүлгөөн баяр байна. 2 багштай багш нарын баярын мэнд хүргэе. А үсгийн маань зааж өгсөн мөнх сайхан багштай баяр хүргэе. Ариун санаа багштай бас баярын мэнд хүргэе. Сурагч Ундран байна. Багштай баярын мэнд хүргэе. Манай ээж математикийн багш ээжтэй баярын мэнд хүргэе. Бүх багш нартаа баярын мэнд хүргэе. А үсэг зааж өгсөн мөнх сайхан багштай баярын мэнд хүргэе. Багшийн хүүхдэн тоомолж байгаа юу? Багштай баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Анх одоо хөгжин бүжгийн коллежид 1-р анги төгсөн гутаа 1-р анги авч исэн. Анх дааж авахдаа айгүй тийм амархан мэрэгжил юм болов уу гэж би бодож залуухан 20 гаруй наснда авч исэн. Гэтэл тэрний цаана маш их үүрэг хариуцлага байдгийг одоо маш мэдэрсэн. Зөвхөн хүүхдүүдтэй хичээлээр заахаас гадна тэрний аав, ээж те эмээ, өвөө, ах эгч гэхгүй бүгдийг ингээд нэгэн зорилгын доор нэгтгэдэг учраас тэр залуухан надад айгүй хэцүү байсан. Одоо бол харьцангуй жоохон туршлагатай болж байна л да 10 жил болж байгаа болохоор тий. Энэ өдрийг тохиолдуулан бүх багш нартаа эрүүл энх байж, шав нарынхан амжилтаар бахархаж, нийгмийн гэрэлт багнан болж явахын үлцэтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Хүн болгон өөр өөрийн мэрэгжилтэй байдаг. Харин тэдгээрийн суурь нь багшийн алтан хөдөлмөрөөр эхэлдэг гэдгийг бид мартах учиргүй лээ. Багш нарын баярын мэндийг хүргэе.